Өнөөдөр 3 сар өнөөдөр 1 сарын 17. Тэгээд би имэйлээр Далаагшийн офисоос адс авах тийм request одоо хүсэлт илгээсэн. Тэгээ өнөөдөр 8 цагаас ирээрэй гэсэн мэсэн. Одоо ер нь 7:30 болж байна. Тэгээд ямар нэгэн одоо electronic device авч явахгүй. Гэхдээ мэдээж утсаа авч яваад үүдэнд нь үлдээв. Тэгээ би энэ удаад Далаагш дээр орохдоо Монголоос дээдлээ 100 авчраа. Тэгээд Японоос эрэхтэй дээлээ аваад ирсэн. Тэгээд өмнө нь болохоор ерөөсөө дээл өмсөж ордог гэж юу ч мэдэхгүй. Гэхдээ энэ бол яг нөгөө хувь хүний тухайн одоо монголчуудын маань дээл өмсөж тухайн одоо үг дээдсээ хүндэлж байгаа. Далаагш бол одоо оройн дээд хүн шүү дээ. Тэгэхээр хүндэтгэлтэй хандж байгаа хэлбэр. Тэгээд үсээ авчих уу яах уу гэд бисээ үсээ яг үзүүрүүдийг ингээд ороодсон. Тэгэхээр айгуу гоё ингээ харагдаж байна. За одоо бүгдээрээ манай Эгийн найзын маань их чинь хийж өгсөн дээдлийг өмсцгөөе. За би бол ерөнхийдөө тэрлэгийн дуртай. Анхны яриараа ч гэсэн ганцаараа тэрлэг өмсөжсэн. Тийм эсэргүүний байгаа. Энгийн тэрлэг бол надад их зүгээр санагддаг. Мэдээж хоёулын дэглүүд тэг болно хэрэгдэв. За энэ торгоо болохоор би наран турал дээр явж байгаа тавьчихсан. Яс торгоо морго сайн мэдхгүй болохоор тэгэл анин нэртэй ярьж байгаа л өнгөө сонгол тэгэл дотор дээлийн өнгөө сонгол. Тэгтээс авчихсан. Энийг би нөгөө нэг юун дээр өмссөн санагдаад байгаа юм. Аяллаа юу хийхтэй. Өмссөн юм дээр л одоо Далаагш дээр орохдоо өмсөж чинь. За. Одоо тэгээд авчраа хаашаа тавьчих. Би айгуу гоё авчаартай ирсэн байгаа. Энд тавьсан шүү дээ. Нэг Японы найз гэж манайдаа хүсээ. Би чинь жоохон энэ чамин ганган юмныг хэрэгэлдэггүй төрлийн спортлог хүн болохоор хичээх гэсэн зүйлтэй амар хөөрхөн харагдаад. Эмэг гэрөөс авчраагүй мартцсан юм байна. Монгол эмэг, гонжоо эмэг гоё найз байна. Найзгч маань бол өгсөнд их тэрийг аваад ирдэг гэж халууцж шít. За би надаагийн аялалтаа штэ Miss Dior авч явж байгаа. Тэгээд нэг шалтгаантай энийг угаасаа хэрглэж дуусчаад нөгөө дараагийнхаагаа аавь гэж бодоод байгаа. Яг олон зэрэг олон аваад яач болно л тоо. Би л зүгээр өөрийгөө нөгөө шундлыг хязгаарлаж байгаа царай. Тэгэхэд. За энэ удаагийн энэ төвтөрсөн зорилго маань ерөнхийдөө бол одоо бяцлаглалын хичээлээ гүнзгийрүүлэх тийм бас ажиллаар ирж байгаа. Тэгээд бас төгсгөлт нь баалын явж йогийн хичээлээ гүнзгийрүүлнэ. Задгаа орохоор бас нэг юмгүй. Тэгээд үсээ авчихаар одоо яг яаж харагдаад байгаагаа мэдэхгүй байна. Ингээд тавьчихжээ. За ингээд тавьчихжээ те. За тэгээ камера нэг холоос хараатгая да. За одоо ерөнхийдөө бол явахгүй бол болохгүй хүмүүс айгүй их очт юм билээ би 8-аас өмнө очичмоор юм. За тэгээд Далаагш дээр орж гарч ирчээд уулзъя. Угаасаа өмнөх бичлэгэн дээр илүү юу авч орохыг би хэлсэн байгаа. Тэгэхээр тэр бичлэгийг хэрэгтэй нэг нь үзээрэй. За. Ингээд
үсээ авчижүүл яа гэм бол бас яг задгаа орох гэхээр үсээ задгаа орлоо гэд өмнө нэг хүмүүс яатсан байсан. Задгаа ордгүй ингээд зөвлөлдсөн байсан. Тэгэхээр за түр бай. За энэ ингээ машин явж байна. Энэ нөгөө манай энд хоёр том татсан байдгийн хийд байдгийн одоо энэ ард харагдаж байгаа. За. Тэр харагдаж байгаас тий. Энэ хийдийн тат наатхыг. За. Хоёр хийд байдгийн одоо энэ манай энэ хажуутлын Лосолонгийн хийдийн эмнэлэг ихгүй. Лосолонгийнх нь эмнэлэг. Тий, Лосолонгийн эмнэлэг. Энэ эмнэлэг нь энэ дотроо эми сан байгаа, цааталт нь шүдний эмнэлэг нэ байгаа. Энэ дотроо уламжлалт болон Европын эмнэлэг хоёулаа байгаа. Тэгээд энд үзүүлдэг ламнартаа бол үнэгүй үн төлбөргүй. За. Бүх шинжилгээ, эм тариа бүх юмнууд нь үн төлбөргүй. Тийм газар байна. Тэгээд одоо энэ наатлын модон хаалгатай нь эми сан. Тэр цаатлын цэнхэр хаалгатай нь болонгууд шүдний эмнэлэг. Оо яасаа гуртын. Тий, ингээ бүх үйлчлэг нь байгаа. Тэгээ бас сайн чанарын түвшин өндөр. Тэгээ одоо тэр цааталт болонгууд эмчнэрийн одоо цайнд ордог газар байгаа. Цайнд ордог газар. Тэгээ 3 давхар 2 давхар 3 давхард нь болонгууд гал тухай байгаа. Ийм газар байна да. Цайны газар нь ер нь манай энэ чинь бол их амьдрал өглөө 6 цагаас л эхэлнэ. За 2-5 өдрөө босгоо. Манай лам нь өглөө 5 цагт боссон. 5 цагт босч энэ ч эрүүл мэндэд анхаарч хөдөлгөөн хийсэн. Тэр хооронд би үл яг унтчихсэн. Энэ ч тэгээ хэдүүлээ цай уунаа. За сайн уу? Болоош гэлээ. Энэ түүхгүй юм ээ. Өн чүнхэн жолооч өөрөө GPS. Бичлэг хийгээд байгаа юм уу? Тийм. Энэ биг чи яваад байгаа юм уу? Явчих. Нэг нь явахгүй байна. Тэг нэг нь явахгүй. Мэдчихэв. За энэ машин байна. 90-ад оны хүмүүс тэгээ биднээсээ бага насны сомонд байдаг машин чинь бол 69 тийм үү? Тийм. Тэгээд энэ чинь нэг ёсондоо 69 ижил гээд ингэхлээр биднээс сэтгэлд ойр байдаг байхгүй. Тийм. Ойр байж болно да тийм ээ. Тэгээд сүүлийн үеийн машинууд чинь энүүтэй ижил байхгүй шүү дээ. Тэгээд ийм машинууд бүр хэрэглэнээс гараад. Тэгээд өөрөө энийг яа тийм шиг тийм. Манай ах чинь тэгээд өөр ингэ сонирхлын жамаараа явдаг байхгүй. Тэгээ очрын дагуу явдаг. Тэр очрын дагуу явдаг. Тэр гуруулаа дээр энэ машин таарлаа. Бас Чи хөвдөө юм бас. Айгуу гурван таксинууд ч гэсэн очроор явд юм биш үү? Ямар ч хэрүүл ороод байхгүй. Гээ та зилүүд гэдээс би энийг зилүүд гэж хэлсэн шүү дээ. Аа. Бичлэг хийж байгаа юм уу? Аа тэгвэл ойлголоо. За бичлэг хийгээгүй. Энэ хаашаа юу вэ? Жишээ нэг зам салчих. Тийшээ зам сольж байгаа 4-р тосгон руу явж байгаа зам. Аа. Одоо энэ дахиад нөгөө гард байгаа. Энэ 5 дугаар Энэ баруун зүүн энэ. Аппарат руу зам сольж байна. одоо энэ 5 дугаар тосгон. За. Камер эргүүлээ яваач. За энэ ч. 4-р тосгонгаа тэгвэл 4-р эргүүлээ 5-р тосгонгаа тэгвэл 5-р эргүүлээ. За. Энэ миний дээр ирсэн газар мөн үү? Мөн. 3-р тосгон руу ирж.
одоо микро цогтой гэх юм уу? 3 дахь тусгай явъя гэх юм. 4 рүү явъя гэж. Тийм, 3 руу явна. Одоо 8 нийтийг хамгаалсан үйл ажиллагаа явуулдаг газарнууд энэ 3 дугаар тосгоо. Одоо энэ чинь Airtel Inter гэдэг юу байгаа юм? Банк гэсэн хамаг юу байгаа юм? Бага. Airtel-ээс юм авах юм уу? Авсан ихгүй яа. Одоо энэ талбай байгаа шүү дээ. За. Энэ хөл бөмбөгийн талбай байгаа, сасан бөмбөгийн талбай байгаа. Яг 3 өдөр болгон ингээд энэ эдхийн төвдүүд гарч иж. Одоогийн 3 өдөр мөнөр. Тийм. Тэр их гоё тийм. Зөв юм юу гэх юм. Урайлаг дад. Мөнөр ингээ хөдөлгөөн идэв. Долоод одоо нэг шатхаа хөдөлгөөн гэж бас чухал шүү дээ. Мөнөрөө ингээд гарч ирээ. Тэгээ үндснийхээ бүжийг гэж. Юун дээр Хоороо ингээд тоорж мозогчоо тий. Мөн. Юуч тэрийг дагаад ингээд ээж аавууд нь гараад ирэнгүүт хүүхдүүд нь гараад ирнэ. Тэгээд хөдөлгөөн чинь нэг өдөр бөөнөрөө ингээд хоорондоо хууч хоороо харилцаа амьд харилцаа үүсгээд ингээд нэг өдрийг өнгөрөөн. Дээрээс нь хүүхдүүд нь өөрсдийнхөө үндэсний бүжгийг сурж аван. Тэгээд дээрээс нь давхар өөрсдийнхөө үндэсний дуу юмыг ингээд тавьчихгүй тэр өөрийнхөө үндэсний соёл юмыг давхар чи суугаад оролдоо тий. Одоо тэгээ энэ дараа төвлөд одоо яаж амжиргаагаа задлах вэ? Ямар ажил юм? Саяны энэ дүгөр байгаа шиг ингээ худалдаа 8 хийн. Ер нь тэгэл боодтой энэ хосоотаар ингээд чиглэлээ ажиллаж янз бүр яг ингээд хүний хийдэг бүхэл ажил гэж байна. Сурах залуучууд сурж байгаа, бодолж байгаа. Одоо энэ Бангалор энэ төр чи айгу сургууль өгчтэй гэдэг тийм. Тийм. Тэнд сурч байгаа, тэнд амьдарч байгаа хүмүүс байгаа. Энтхийн дөвдүүдээс чинь евро их гарсан. Европ лөө? Европ дээр. Ингээд ганданд ороод ирж байгаа юм. Одоо богдлам гэдэг байгаа шүү дээ. Богдламыг үүсгэсэн одоо гандан хийдэг ч одоо юм. Тэгээд манайхыг гандан гэдэг. Манай тургаан дүүг. Яг. Эдгээр салбар үгүй. Биш юу юу. Шал өөр. Шал өөр ч яг ер нь үнэхээр салбар малбар биш юм шиг. Эдгээр ширнэ. Тур айгээ лачи. Тур айгээ. Лачи. Тур айгээ. Тур. Лачи. Тэр тайм лагтай. Энэчнээс эхлэх юм бол Гандан номер жалви лэн гэдэг газар. 2-6. Зонхов богдын check. Of course. Check. Гандан номер жалви лэн богд зонхов богд гэж хүн биш тийм ээ. Зонхов богдын байгуулсан Буддын гүн философик судалдаг датсан гэж байгаа ш тийм ээ. Датсан гэхээр их сургууль. Тийм, философи судалдаг тийм сургалттай голчлон тэрүүнийг судалгаа гэж. Тэгэхээр энд ингээ бэлтгэлийн юуны бэлтгэл явагдаад байна гэх юм бол далаа багш 21-ний өдөр бат орчил өргөнө. Эдний хийд өргөх гэж байгаа юм байна тий. Гандан хийдийн зүгээс. Тэгээд энэ ч лачид энэ бол гандангийн лачи гэдэг хоёр татсан нийлээд хурлаа урдаг газар шүү дээ. Тэр дугуун тийм үү? Тий. Энэ болохоор энэ дугуун. энэ дугуун. Хангууд энэ дугуйнд далаа өгч морилох юм байна л да. Тэгээд тэр ажлын бэлтгэл одоо явагдаад үүдэндээ ингээд энэ ч далаа өгч машиныг ингээд дэшээ ингээд морилуулад машин нь явж ирээд машины ч зогсоо далаа өгч холоороо дэшээ ингээд өгсөг морилдог байхгүй юу? Тэрний бэлтгэл ингээд явагдсан байна.
бол радио тавьсан. Тэнд нэг юу биш байна. Тэр бол дацсан биш. Хамтсан гэдэг өөр дотоод тийм юу бүтэц байгаа шүү дээ. Удирдлагын бүтэц. Хамтсан юм болов уу гэж тааж байгаа. Хамтсан орол байгаа. За эхний ээлжинд юу үзэн ш тийм ээ? Лачи гэдэг идэг бол хоёр туцсан нийлж хурлаа хурдаг газар. Одоо нэгдэг байна. Жижиг арын хаалга нээлттэй байгаа гэж жижиг хаалга. Тэрүүгээр нь орж болох юм байна. Тэрний дараа бол гандан жанзаа шарзаа гэсэн хоёр тацаангаар нь орно. За. Ер нь бол энд харагдаж байна л да. Шарзаа дугуй нь бол энэ л байна л да. Одоо энэ нөгөө нэг 3 их сургуулийн тус бүрт нь 2 гээд Тий. бүгдээрээ зургуулаа өөр сургалттай гэсэн үг. Юугаараа яаж шашны философи тэгэнгүүтээ богдзонхол ламын богдзонхол судалгаа зөндөөх хийсэн баг ш тийм ээ. Судалгаа хийгээд 18 бот бүтээл гаргасан баг. Нууц тарин болон судрын ёсны бүтээлүүд юм. Тэрэнд багтаж байгаа ш тийм. Тэгэнгүүтээ энд бол 3 хэд 6 их татсан гэж. 6 их татсан бол бүгдээрээ богдзонхын айлцсан судрын ёсны тэр эрдмийн ажил байгаа ш тийм ээ. Тэрүүнийг судалдаг гэсэн үг. Тэрүүгээр бол адилхан ба ш бүгдээрээ адилхан байна. За. Тэнгууд гандар намбар жилвэлийн энэ газар болохоор өөр юу богдзонхол ламыг тэр судалгаа хийснээс хойш өөр хүн бас судалгаа хийж байгаа ш тийм ээ. За. Өөр тэрүүн дээр дахиад өшөө нарийн ялгаа хийдэг юм уу? Өшөө нарийн тайлбарлал бурхан богд өгшийн зонхоо богдын тэр тайлсныг нарийн утгандаа ийм юм даалд утга нь ийм юм гэх тэрэн дээр дахиад хүн мэдхгүй болохоор олон жилийн дараа тайлбар хийж байгаа шүү дээ. Тэр үүднээс ялгаатай. Тэгэнгүүт энэ гандар намбар жалиул юм бол зонхоо богдын өөрийнх нь яасан газар тэр чутгаараа өөр их чаа гэдэг өөр ламыг бол энэ чи өөр номыг бол үзэхгүй гэсэн. Сэра хийд гомын хийд юу өдөр бол их чаа гэдэг тэрүүгээр ондоо байгаа. Идэр жаа аги бичмэна бичмэ доор чудаалайна дарвач чудаалайна идэр жавис идэр ничимэ идэрс ничижаги нийтэд хордог чи дугаа шүү дээ. За тийм. Энд бас ингээ олон гомор хурж байгаа байхгүй. За. Гидвийн ёсны одоо хамгийн ширээ том зам ширээ замын одоо хийх бодлыг гэж байна. Үүнийг даахад айлтгийг болж яах. Би одоо ингэж яг юу ярих гэдэг юм л да. За. Одоо альс жанлаг гэж байна. Маш яв. Ямарваа нэг юм ингэ дадуулахад зөв юм дадуулах юм бол тэр зөв юмны айц жанлаг хураад муу юм дадуулах юм бол муу юмны айц жанлаг хурж байгаа байхгүй. Тэнгүүд одоо энэ том хийд байна шүү дээ. Энэ том хийд байна. Манай тэр цаатлын том хийд байна. Энэ дотор өчнөө олон одоо ламнар манай бурхан багшийн айлдвар сургаалын дагуу зөв сэтгэлийг дадуулахын тухай, зөв сэтгэлээр амьдрахын тухай, хэн нэгэн зөв сэтгэлээр туслахын тухай шандж байгаа өдөр болгон өөрөөсдийн хэмжээгээр дадуулж байгаа байхгүй. Тэр хэмжээгээр ингээд энэ чинь айц чандаа өрсөж байгаа байхгүй. Тэнгүүд энэ айц чандатай газар одоо бид нэр ирээд ингээд мөргөөд явах нэг чухал. Тэгээд тэнд бурхан шүтээд нь даатгаад өөрийгөө даатгаа залбираад гарах нь бас нэг чухал. Дээрээс нь энэ бүгдийн утга учир ямар учир шалтгаантай юм бэ гэдгийг таньж мэдээд гарах нь тэр хэрэгсээ илүү чухал байхгүй. Яагаад гэвэл дараа нь утга учирыг мэдчих юм бол дараа нь бид нар тэрийг мэдчихэж байгаа учраас тэрнийхээ дагуу хэрэгжүүлж эхэлнэ. Тэгэхээр бас тий. Би одоо манай үеийнхэн бол ер нь яаж мөргөх юм уу одоо яаж таах юм бэ?
Хатад зүүр гэн. Лосанаас. Алаа. Тэн дээр далаагчд барих хатаг тэн дээр тавьч болно. Энд дэшээ. Тий гарах Хөл хөрсөн байгаа юм. Энд нөгөө ламка дээр аа. Энийхээ амыг Хүн дугаар болоо. Тэтраа юу гэж боддог вэ? Одоо ер нь бол би ингээл хамгийн цаад хязгаар нь бол одоо мөнхийн амар амлаа, ашны амар ам болон төгсгийг ирсэн бурхны явахтыг болох тийм ээ. Төгсгийг ирсэн бурхны явахтыг болохын тухайд би одоо бурхан шүтэнд аврал айлтгаж залбирч таатгаж байна. Тэхийн тулд нааталт нь тэр хүрэх нөхцөл шалтгаан болсон миний одоо бие эрүүл сарвал байх, урт наслах, ажлын ус бүтэмжтэй байх, хоолунд идэхгүйгээр өсгөлэн байх юм бол бид нэр сайн юм хийх боломжгүй болчих тийм. Тэнгүүд одоо ажлын ус бүтэмжтэй байх, эрүүл сарвал байх, ажлын ус бүтэмжтэй байх одоо би өөрийнхөө боломж болцоогоор өөр болон өрөөл бусдад тус хийхэд надад ямар нөхцөл шалтгаан хэрэгтэй юм тэр бүгдийг одоо ингээд бацдуугаар бүтээж өгж ажиллаач гэж хайрлаач гэж тэр бүгдийг нь бодоод тэгээд одоо яг өөрөө яг энэ үест яг юу бодож байгаа яг энтэг уст яг ямар ажиллаар ирсэн нэг зорилго байгаа юм байна. Зүгээр хүмүүс хэлгүүлж явахгүй шүү. Тэгвэл тэрийг бодоод тэр одоо зүйлийг одоо ямарваа нэгэн барцдаггүй бүтгэхэд ажиллаж хайрлаач. Мөн одоо эргэлзээ тэмдэглэж байдаг юм уу? Эсвэл одоо өөр нэгэн гаргалгаа тим эрхэж ирсэн юм тэрийг одоо надад зүйтэй буухаар ажиллаж надад хайрлаач. Тэр бүгдийг нь бодоод мэдээс өгөх юм. Тийм. Энэ үгээр шир гэдэг. Нэг болгон дотроос их бастай тийм.
Одоо энэ хийд болгоны сахиусны дугуйн одоо энэ тухайн хийдэд суралцж байгаа лам нар болон хийдийн үйл ажиллагаа ямар нэгэн гадна дотны барцас саадаг байх, бүтэмжтэй байх. Энэ суралцж байгаа лам нар одоо ном үзэгтний харьцлах шалтгаан юм байхгүй байхын тухайд одоо биеийн эрүүл сарвал байх гэх мэтчлэн гадны барцас саадгүй байхын тухай сахиж хамгаалах тийм одоо номын сахиусууд тийм очиртай байхын дуунууд нь лонгод. Би бодож номын саад гэж үзэх юм байна тий. Тий, одоо хүн номоо үзээ байж идэл биеийн өвдөх юм бол ном үзэх хугацаа нь ингээд юу ш тий. Тасалдна тэнгүүд чинь барцад гэж үзэж байгаа юм. Тэнгүүд төр тухайн лам нар хүртэл эрүүл сарвал байх. Тэгээл одоо монголчуудад жишээ аваа ярих юм бол энэ дээрээ ингээд сурж яхад Монголд одоо ээж авах нь бие өвддөг ч юм уу эсвэл ямар нэгэн болоход нөгөө хүн чинь юухыг гараж тий. Тэнгүүд тэр чинь нөгөө хүн чи ингээд суугаад номоо үзэхэд дахиад нэг талын ингээд одоо юу завсар гарч байгаа юм. Тэнгүүд одоо юу энд ингээд ном үзээ сууж байгаа хүн лам нарын одоо арга гэрийнх нь хүртэл одоо хүн өөртөө яг чин сэтгэлээсээ бодоо даатгаа залбирч чадах юм бол тэдний хүртэл бацсан саадгүй байх. Одоо сахиусуудыг сахиж хамгаалах тийм айцтай жанлуутай бид нар хэдий чинэл өөртөө чин сэтгэлээсээ бодож залбирч чадна. Одоо тэднийхээ хэмжээгээр одоо ач тус юмнууд ингээ хүрэх тийм дугуйн баг. Хожигддаг ось 3 метрт махкал сахиус голдоо бол ядам нь байгаа шүү дээ тийм ээ. Бусаа сахиуснууд захирдаг ядам нь байгаа. Ядам нь бол жигжид байна. Жигжид ядам байна. Тэг. Намын юу хавсарч чинь. Яасан биш үү. Энэ болохоор дамжин чойжл. Эрэлэг ном хаан дамжин чойжл сахиус. Энэ байна. Андаа хийдмэн дотроо ер нь бол энэ гандан дотор 7 үлөө 8 ч үлөө хийдэд байгаа гэж үздэг. Ерөнхий үйлдэл одоо 3 том дугуйн байгаа. Нэг нь саяны би гуруулаагийн ордог. Тэгээд нэг нь энэ одоо гандан шарзаа гэдэг энэ хийд. За байна. За. Дараагийнх нь бол одоо гуруулаа дахиад хийж явуулснаа. О, даштилэгийн солбон. Одоо шарын шашин гэдэг тааш тий. Гэлүүгийн шашныг одоо сургаал номын үзэж байгаа 6 том татсангийн нэг татсан. Гүрүү яасан гоё юм тий.
ангийнхаа пост заахад хэлсэн байхгүй юу? Яг яаж байгаа. Тэгсэн яаж болсон юм би таг болсон. Би ерөөсөө юу ч мэдгүй билээ. Ганцхан асуулт таг болсон юм байт юм аа. Би бол одоо олон амьтанд туслах хийж чадахгүй байна. Би бол барахгүй. Ядаж би өөрийгөө одоо зовлонгоос нь гаргая гэж байгаа нь болонгод баггүй баг. Хүүхэн гэдэг маань болонгод хамаг амьтныг одоо зовлонгоос нь би яах зууж өгөө гэдэг үзэл баримтлалыг баримталж байгаа нь болонгод их хөлөг. Тэгээ тэр дотроо 4 хуваагдсан. Тэгэнгүүтээ тэн дотор одоо бурхан багшийн сургаал номлон дотроо 5 хуваагч байхгүй. Гэлэгва, Нямава, Сажава, Гаржидва. Тэгээ сүүлд одоо Жонова гэж нэмэгдээд байна. Одоо манай богд 10 дугаар богд 9 дугаар богд ч юм бол одоо Жоновын тэргүү гэж явж байгаа тийм. Тийм үү. Тэгээ Жоновын тэргүү гэж явж. Тэгээ энэ 5 хуваадаг. Бидний одоо энэ тэр дотроос бид нар бол одоо энэ богд зон хаваа гэж ярьдаг тийм. Богд зон хаваа ламын одоо аль дор номлолыг сургаал номлолыг дагаж явж байгаа урсгалыг бол гэлэвгүй ёс гэж. Тэгэхээр дотроо нөгөө нэг сахил руугаараа өөр байх уу? Хамгийн дээд сахилтай гэлэг ба. Ерөнхий сахил энтриг гэхээсээ илүүтэй бурхан багшийн сургаал ном ер нь анханасаа л одоо тухайн номыг хэрэгжүүлж байгаа хүмүүнийхээ оюуны төвшин тааруулаад ингээд дотроо жоохон ялгаатай гараад ирсэн. Тэр маань явсаар гоод бид нарт ингээд уурсгал болоод бүгдээрээ л одоо амьтныг төөсгийгээрсэн бурхны хотод хөтлөхийн тухайд эцсийн дүндээ бол тэнд хөтлөхийн тухайд явж байгаа ч гэсэн хүн болгон одоо юу гэдэг хүн болгоны үзэл санаа ондоо оюуны төвшин ондоо тэрнийхээ хим хэмжээнд таарад ингээд урсгалууд нь ондоо болоод гараад ирсэн. Зөв. Одоо доторх одоо буддын гүн ухаан, шинжлэх ухааныг судлах тун арай л ондоо гэсэн үг байна. Тэрнээс үл яг эцсийн дүндээ бол бүгдээрээ л одоо гэгээрэл төвсгээс бурхны хотыг болох тэр нэр гэгээлэг болох адилхан юм байна. За тэгэхээр одоо яг ямар урсгал юу гэдгээ сайн ойлгож мэдэх хэрэгтэй байна. Тэнгүүд одоо нэг бурхан багшийн одоо энэ айл дурал номлолын одоо 600 одоогоос 600 700 жилийн өмнө ингээд бас яваад цаг хугацааны ирэхээр ингээд жоохон алсраад гол үзлүүд нь ингээд жоохон сарнаад одоо янз бүрийн зан үйлч байдаг юм янз бүрийн дундуур нь ингээд нэмэгдээд ингээд жоохон сул болоод ирсэн гин одоогоос 600 жилийн өмнө 1357 он одоо төвдөд нь богд зонхоо гэж хүн дээрс мэдлээд тэрийг ингээд олон одоо ингээд жоохон сарнцсан байсныг нь буцааж нэгтгэхэд дахиж одоо нэгтгэж өгсөн хүн болонгууд богд зонхоо байхгүй. Тэнгүүд тэндээс ахуулаад одоо тэр жирийн бүчижин тийм шар малгайтай байсан. Тэгэнгүүтээ шар малгайтны шашин гэж ярьдаг. Тэгэхээр одоо буйны ёс гэж байгаа ш тийм ээ. Гэлэг ба гэдэг чинь буйны ёс. Тэндээс ахуулаад одоо гэлэг ба гэдэг урсгал гэх юм уу энэ дахин шинээр гарч ирсэн юм. Тэнгүү гэлэг ба гэдэг нь бол бурхан багшийн одоо айл дур номлол жоохон ингээд сулраад ирчих юм дахид шинжилж өгсөн тэр богд ламын шашныг гэлэг ба хийсэн гэж байна. Тэгээ тэр нь манай Монголд бас дэлгэрсэн тий Монгол төвд хоёр. Талаагшин. Талаагшин. Хөрхөн зам байна. Талаагшин хөрхөн зураг байна гэсэн. Явчлаагүй. Та өөрөө л тасалсан ч.
Хөтөд бүргэж байгаа. Ингээд цүнх. Зовлонтой юм. Энэ цүнх авч явах нэг хэцүү. Авахгүй явах хэцүү. Насны бурхан. Насны бурхан. Насны бурхан гар дээр модууд дээр бом гарсан баг. Урт нь хаслуулж өгөхийг гойх юм те. Хүн өвдөд байгаа үед энэ цэнд уншуулдаг энэ бурханы Аа тийм. насны шалтгаан дуусаа тийм шалтгаанаар ягаад хүн өвдөд болох гэдэг энэ бурхан даварлаад болоод энэ гэснээр энэ нэр үйл нь байгаад яаж чадвал энэ бурхан аврал багтаа тэгээд дахиад явах наслах. Таны Ушинийхаа вижая. Жумдан намбар жалмаа. Ушинийхаа вижая. Зөндөө тэрнийг уншуул. QR код уншуул. Зэвбэг мэт. Энэ хоёр хүний зураг болохоор одоо энэ хийдийн том лам гэсэн. Майдэр бурхан. Майдэр бурхан. Зонхоо богд. Зонхоо бог. Жөөжи балдан адиш гэдэг энэ тийм метод. Адиш богд. Атиша. Тийш. Матрия гэдэг сансгрит хэл тэрүүгээр бичсэн байгаа шүү дээ. Монголоор бол майдэр бурхан. Тий. Готама Будда гэсэн мөн. Дээр залуурч. Тий. Зонка боловсон такпа гэж. Цагаан дээрх болохоор голтой мэлмийн 3 юм би тий. 3 мэлмэтэй. Тийм ээ. Тэгтээ янз янз байгаа. Хөлөө ингэж ийгэх байгаа. Хөлөөдөө шавцсан. Ногоон дээрх бурхан болохоор хөлөө. Тий. Бурхан багш хоёр шигтэй. Шарипутра. Мокол яяна. Энэ хажууд талд нь шүү дээ. Хний орон гэсэн. Тий. Риважин. Бурхны хот мандал бурхны ордон гэсэн. Илсээр ингээд бүтээдэж штэ. Тэр чинь ихгүй. Тэр тий. Тэгийг ингээд дээшээ босгож авахгүй ингээд 4 төв гэдэг байгаа шүү дээ. 3 дэд 5 төв. Доо замбуулан нүг боломж чанд ингээд 4 төв. Тэгээ одоо ингээд хамгийн дээдл тэр нэг үүлэндээ бүр ингээд юм байна шүү дээ. Тийм. Эднэрээс ахуу болоод сүмжүү заасан гэдэг ингээд дээшээ тэнгэрээ ороо авчих. Энийг дээшээ болонгууд газар мазар байхгүй. Тэгээ энэ бол одоо юу гэдэг замбуулангаас дээшээ одоо энэ юутай газар шороотой энэ тэнгэр одоо орон гэж үзэж байна. Сэр хөтүүдийг 3 дэд хөтээсэн байна. Гэхдээ 3 дэгээс цаашлаад бүр 5 дэд юм уу? Тэгээ одоо бидний амьдарж байгаа дотор энэ чинь бол Хүн багш залуурч байгаа. Магш биш. Чигчид юм уу? Одоо бурхан болгоны юу нь өөр гэсэн үг үү? Тий. Бурхан болгоны хот мандал өөр. Тэр нөгөө илсээр хийсэн хот мандлыг ингээд нураачдээ штэ ламнар мөр. Тэгээ тэр илсээгээ лусад өргөдөг. Тэр чи юу гэдэг вэ? төлцөнгийн хэсэг гэдэг.
Энэ жигжидийн хот мандал юм уу? Тэр нөгөөх юу яадаг гэж яахгүй. Одоо Лус улаан газар орны эзэдэл тэр чинь маш хоор эрдэнэ байдаг. Тэр айгуу буянтай юм. Өг зонхоо бурхан, майдар бурхан, мянган муттай жанраасаа бурхан. Энэ донтлих нь шүү дээ. Тийм мянган муттай жанраасаа бурхан багш. Тэ. Одоо самбуулан заларсан байгаа. Одоо бидний нүд энгийн дүрээр заларсан байгаа. Жанраасаа бурханы хувилгаан төр. Сая эмнэлэг рүү ороход энэ чинь чулуугаар бүтээсэн бурхан байсан. Отч манал орох. Гарсан юм гэж байна уу? Яг ориг юу л гэсэн. Энд өрөхгүй чинь тий. Жирэмбүчийг хайлсан шүү дээ. Жирэмбүчийг хайлаад яхад биенээс нэрэнслэгээд юм гардаг. Тэрний болов энэ суурганд байгаа хэлж байгаа. Хайлан гэхээр яа гэсэн үг юм? Нөгөө чандрална гэсэн. Тий. Шатаан гэсэн. Матрия. Ирээд үзэх залхуу гэж үз. Тий. Бурхан машин дараа залрах. Самаач юм. Медицин будда. Медицин боддог. Отч манал. Отч манал бурхан багш шиг ийм суудлаа адилхан. Бурхан багш алгаа бол энэ гараа бол ингэж байгаа. Отч манал ингэж бариад цэцэг барьсан байгаа юм байна.
Эми ургамал гэж ойлгох нь шүү дээ. Тэгээд бүхэн номын дамжлага эртнээсээ ингээд отож манлаар дамжаад айлцсан. Вачра пани. Гушия самаач. Тэ. Живцэн должан гэж энэ хөлөөж ийсэн баг. Гэрэн таараа. Энэнээс ингэж юм болж авч болох юм шүү дээ. Гэрэн таараа. Хөлөөж ийсэн баг. За гандан хийдгийг татцангийнхан дээвэр дээр гарцсан. Зүгээр. Энэ одоо ингэ шоу бичигдэн. Тэстэ гоё юм байна. Янз. За өнөөдөр 1 сарын 18-ны өдөр тэгээд нөгөө одоо энэ Өмнөд Энтхийн алдартай 3 сургууль шашны их сургууль байдгийн Гандан гэдэг их сургууль дээр нь өнөөдөр зочилсон байгаа. За тэгээд оройн нь өдөр нь болохоор юу одоо нам хаялцахыг далайн агшид одоо харуулсан тийм үйл ажиллагаа болсон байгаа. Тэгээд за би буруу сог бол 8,000 лам оролцсон одоо 3 шашны их сургуулийн дотроо 3 сургуульчин 6 7 салж байгаа. Тэгээд тэдний бүх ламнар нь одоо оролцсон тийм шашны ном хаялцах тийм үйл ажиллагаа болсон. Тэгээд далайн агш маань морилсон. Далайн агшигаа бас ойроос харсан ийм сайхан өдөр байлаа. За тэгээ одоо би өнөөдөр 18 19 маргааш хоноод тэгээд нөгөөдөр нь Сира гэд бас нөгөө одоо 3 дахь том их сургууль нь байдаг. Тэр газар руу явах гэж байгаа. Тэгээд тэр нь болохоор вагоноор орой суугаад өглөө буун эндээс бас хөөрхөн зайтай урагшаага байдаг. За тэгээд одоо яг энэ миний нөгөө байрлсан энэ газар болохоор нөгөө яг лам нарын өөрснийх нь байрладаг газар учраас айгуу гоё аюулгүй цэвэрхэн тэгээд амар амгалан ийм гоё газар байлаа. Тэгээ одоо та бүхэнд жоохон шөнийн амьдралыг харуулъя гэж бодож байна. Ер нь лам нар болохоор айгуу ингээд өглөө эрт одоо 8-аас ахуулаад орой 11 хүртэл ингээ хичээлтэй байдаг юм элэ. Тэгээд 11-ээс ч гэсэн тарж ирчээд бүгдээрээ нөгөө юу яадаг? Ном чийжилдэг. Тэгэхээр ингээл айгуу завгүй байдаг хүмүүсээ лээ. Тэгээ эндхийн одоо зурагт энтер байхгүй. За мэдээж жоохон одоо баг залуу ламнар бол гар утас энтер хэрглэж болохгүй. Тэгэхээр одоо хамгийн их одоо хөгжилтдөг зүйл нь бол энэ кофе шоп юм байна гэж бодсон. Тэгээд одоогоор яг нөгөө нэг далайн агш ирсэн байгаа болохоор бас сүсгтээ олон энгийн хүмүүс айгүй их цугларсан. Тэг айгүй хөл хөдөлгөөнтэй байлээ. Тэг энэ авирах бүр одоо бусад энтхийн орнуудаас илүү гоё ийм супермаркет энтертэй.
За энэ одоо гандан одоо юу лээ лам нарын их дэлгүүр юм шиг байгаа. Энд бас одоо шашны олбогдолтой юмнууд, хувцас гэд янз янзын юмнууд бүгд байгаа. За тэгээд одоо бүгдээрээ энэ авийн одоо хамгийн алтартай. За энэ болохоор Лосол гэд их сургуулийнх нь одоо өөрснийх нь ажилуулдаг дэлгүүр 2 давхарт нь кофе шоп байгаа. За тийм замынхаа одоо нөгөө талд нь баруун талд нь болохоор Гомон татцангийн ажилуулдаг дэлгүүр кофе шоп гэд. Энэ 2 татцан маань ингээд энэ ламнар нь өөрснөө ажилдаг. Тэгээд үйл ажиллагааныхаа одоо ашиг орлохоор энэ олон лам нарын хоол унд те хувц хэрэглэлийн хангадаг учраас бас чадвал энэ юугаар дэлгүүр одоо кофе шопоор сайн үйлчлүүлвэл их поинттай бас болох юм байна гэж би бодсон. Одоо энэ баг зай байхгүй хаа. Гэхдээ юу ч хийсэн бүгдээрээ ороод үзье. Би гадаан сууя гэж бодоод байгаа өнөөдөр. Гадаан гоё кофе шоп энэ жилээс нэгдсэн гэсэн. За тэгээд одоо бол энд ерөөсөө суудлаа олдохгүй байх. Эднийх гоё кек нэртэй лаганга. Ганган магастай. Энэ саяхан нэгдсэн юм байлээ. За одоо бүгдээрээ доошо буугаад гадаа байдаг кофе шопт оръё. За одоо энд кофе шоп байгаа. Бүгдээрээ ийшээ орж үзье. Энэ болохоор айгүй хөрхэн гадааны энд ч юм бас айгүй олон юу вэ штэ. Эхлээ ширээгээ олох хэрэгтэй байсан юм уу? Лаг. Тэнд газар мазар суудсан. Энэ өстө хөрхэн байна. Уух юм газар суучж байгаа юм тий. За окей. Газар сууя. Өөрх юм байна. Гэхдээ юу зарж байгаа юм бол флаш ламнар шүүр хүмүүс ажиллуулж байгаа юм тий. Мохито энтер гэдэг айгүй хөөрхөн юм нар гарт юм билээ менюн дээр нь. За нэг халуун цай ууя гэж бодож байна. Борцог. За ямаа захиаллаад.